Монгол улс цаашдаа хүрэн зах зээлээс ногоон зах зээл рүү шилжнэ. Ногоон хөгжлийг илүү эрчимтэйгээр явуулна гэсэн зорилготой агуулгатай зүйл болсон. Ирэх жил COP17 Монгол улсад зохион байгуулагдана. Энэ үеэр гадны олон улсын ногоон санхүүжилтийн их усрыг олгодог байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтийн сан нүүбин гэсэн байгууллагуудын олон зочид төлөөлөгчд ирнэ. Энэний бэлтгэл ажлыг хангаад тэрэн дээр ямар байдлаар бид ногоон зах зээл рүү, ногоон хөгжил рүү чиглэж байгаа юм бэ гэсэн зүйлүүдэд бодитоор тусгаж өгсөн. Гурван зүйлийг онцлох ёстой. Нэгдүгээрт нь бид эрчим хүчний хэмнэлттэй сууц болон байшин гэрээ эрчим хүчний хэмнэлттэй болгон дулаалгахыг дэмжье гэж байгаа. Хоёрдугаарт нь энэ дулаалсан айл өрхүүдийг сэргээгт эрчим хүчний буюу нарны цахилгаан их усөрч гэдэг юм тий. Салхиных байж болж энэ батарей гэсэн ийм зүйлүүдийг нь ашиглахад одоогийн учраад байгаа илүү их олон шат дамжлагтай техникийн нөхцөл авдаг, зөвшөөрөл авдаг, эргээд илүүдэл цахилгааны төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх гэхлээр тэрийг нь авдаггүй гэсэн энэ бэрхшээлүүдийг арилгах тийм тогтоолын төслийг гаргасан байгаа. Гурав дахь нь бол хэтэрхий их юм бензин хөдөлгөөртэй, дизель хөдөлгөөртэй ийм автомашины хэрэглэнээсээ бид илүү байгаль дэлтэй цахилгаан автомашин руу шилжиж гэсэн зүйлүүдийн бас суурийг тавьж өгч байна. Үүндээ зориулаад цахилгаан машины цэнэглэх дэд бүтцийн зүйлүүдийг нь барилга байгууламжуудыг нь хувийн хвшилтэд хамтраад хийя гэсэн ийм гурван том зорилтуудыг тавьсан байгаа. Энд эдгээр маань хэрэгжснээр бол цаашдаа бид тархмал их үүсвэрүүд буюу хөдөө орон нутагт тог тасардаг байдал бол байхгүй болно. Хоёрдугаарт нь энэ шинээр барихад шаардлагатай жишээ нь уурын зурх байхад маш их хугацаа зарцуулдаг шүү дээ. Гэхэд нарны цахилгаан үүсгүүр болон батарей тавихад бол үндсэндээ нэг 2-3 сарын хугацаа байхад бол хэрэгжүүлээд дуусгах боломжтой байдаг. Тэгэхээр аслагдсан хөдөө орон нутгийн бүсүүд маань бол эрчим хүчний найдвартай их үүсвэрээр дээрээс нэмээд ногоон их үүсвэрээр хангагдах боломж нь бүрдэнэ.